Харилцаа. Энэ бол хоёр ба түүнээс олон талуудын харилцан үйлчлэл, түүгээр дамжин ойлголцох үйл явц юм. Бид харилцаагаар дамжуулж, бусадтай харьцах, үзэл бодлоо илэрхийлэх, нийгэмтэй холбогдох, мэдээлэл солилцох, сэтгэлдээ хуваалцах, нөхөрлөх гэх мэт олон боломжуудыг эдэлж өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг. Харамсалтай нь хөгжлийн бэрхшээл, түүнээс хамаарсан харилцааны хүндрэлүүд энэ мэт наад захын эрхийг хязгаарлаж, нийгмээс тусгаарлагдахад хүргэдэг. Жишээ нь харвалт, саажилт, сонсголын бэрхшээл зэрэг нь хамгийн түгээмэл тохиолдлууд юм. Энэ асуудлыг шийдэх харилцааны ухаалаг туслах шувууг танилцуулж байна. Ухаалаг төхөөрөмжийн аль ч үйлсийн системээр ажиллах энэхүү аппликейшн хэрэглээнд нэвтэрснээр өдөр тутмын харилцааны элдв хүндрэл бэрхшээлд цэг тавьж, иргэд хоорондоо хамгийн амар дутааргаар харилцах боломжтой. Тэгвэл шувуу хэрхэн ажилладаг вэ? Хэрэглэгч өөрийн хэлхийг хүссэн үгийн утгад харгалзах тэмдэгтүүдийг ганцхан даралтаар сонгож идэвхжүүлэх хангалттай. Шувуу түүнийг нь хүлээн авч талд дуулгана. Яг энэ зарчмаар бүтэн өгүүлбэрүүдийг бүтээж болно. Утга бүхий дүрс тэмдэгтүүдийг маш нарийн судалгаанд тулгуурлан бүтээсэн тул ойлгоход маш хялбар. Ингэснээр хэрэглэхэд улам хялбар, түргэн шуурхай болж байгаа юм. Бусад улс оронд наадтай төстэй 4000 гаруй төрлийн апп төхөөрөмжүүд байдаг. Харин Монголд тохирох нь хараахан хийгдээгүй байна. Энэ бол зайлшгүй хэрэгцээ. Тиймээс та бүхэн намайг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулно уу?